我们回应到学生一些需求、诉求，它是推出了对于真标准嵌入到这个招聘、考核、晋升。 За завсарлаж байна. За цайны газраа ороод ирсэн байна. Сургуулийн шатаанд ороод ирсэн байна. Одоо нэг цаг гараа 2 цаг шигүү амрын гэсэн. За нэг хальт жоох юм мэдчихэд гадна хальт салхилж байна. Одоо нэг 20 минутын дараа үргэлжлэх гэж байна. Би жоохон догтлоод өнөөдөр аягүй ихт гарчжээ. Өглөөсөн чи манай багийнхаа орцсон гээд тэгээ орсон чи хөөрхий нөгөө чи бүр 20 хэдүүлээ яг ингээ бүгдээрээ сууцгац. Тэгээ би чин бараг стендээр хоцорчлоо гэж сандраад ороод хойноос нь хоцорч ороод тэгээд нөгөөд маань эхнээсээ нэгээрээ явж сая өглөө 8:30-аас эхлээд 12 хүртэл эхний 16 7 хүүхдөө диплом хамгаалтаа хийгээд дууссан байна. Одоо тэгээд өдөөс хойш үргэлжлүүлнэ. Хэдэн баг туваагдаал яг ингээ зэрэг хитэн талдаа шууд аваад явчт юм байна. Багш нарын хувьд гэх юм бол яг нэг гол багштай, 2 туслах багштай. Тэгээд гол багш нь ерөнхийдөө яг одоо дабьяны үеэр ярих төр илтгэлийг нь аягүй сайн сонсд юм санагдлаа. Нөгөөр нь болохоор давхар яг дипломоо нөгөө хэвлүүлээд гаргаад өгч байгаа шүү дээ. Тэр хоёрын давхар аягүй эргүүлээд хаана ямар одоо алдаа гаргасан байна. Үсгийн алдаа, тэр хуудасны алдаа, дипломны бичих ёстой тэр загвар байгаа шүү дээ. Тэрнээс зөрсөн юм юу байна? Тиймэрхүү алдааг нь хажуунаас нь хайдаг юм байна. Хамгийн багадаа 3 асуулт асууна гэсэн нэг хүүхэд нэг 5-аас 7 минут илтгээд хойноос нь багш нар тус бүр асуулт асуух ёстой. Тэгсэн саяны бол яг хүүхдүүдээс харахад багш нарын яриа хүүхдүүдийнхаа ярианаас бараг ингээд илүү их заяа. Тэгээд тэр хоёр нөгөө алдаа яагаад байгаа багш нь ерөнхийдөө яг асуулт гэхээсээ илүүтэй чи энэ хэсгээр энийг ингээд буруу бичсэн байна. Энд дээр чинь ийм байх ёстой байсан чи ингэж ütсэн байна гэдэг юм шүүмж өгд юм байна. Тэгээ яг гол багш нь болохоор манай тэр яг гол багш нь манай хичээл ордог гэсэн багш хгүй. Тэгээд би айгүй бас дуртай. Хятад школын ийм хичээл биш айгүй тийм задгай тийм хөвгөлтэй багш ахгүй. Би доороос бүр амар сонир харагдах. Уг нь жоохон өнцгöd харууллаа. Тэгээ тэр багш манад хичээл ордог байхдаа угаасаа айгүй гоё нөгөө нэг одоо шинэхний хичээл дээр гэхэд л та нар өөрсдөө ямар амт ингэж бодож чинь тэр амтнаа зураараа мураараа гэ бид нарыг нөгөө баг хуваачин гутлаа ингээд хооронд нь одоо ийм нээлттэй байлгахын тулд тиймэрхүү юм хум хийлгэж мэлэгдэг. Ер нь маш тийм нээлттэй гоё хичээл ордог гэсэн багш ахгүй. Тэгээ гадаад оюутнуудад гээд бидэд бас айгүй дуртай. Тэгсэн тэр багш маань яг гол багш нь байж таарлаа. Тэгээд бас айгүй азтай байна гэж бодож байна. Тэр багш маань тэгээд бас айгүй чөлөөтэй хүүхдүүдээс ерөнхий юм хум асуугаал инээлдэж минэлдэл явж байна. Тэгсэн чинь сая нэг хүүхэд ингэнэ. Тэлтгэлээ танилцуулж авах үед ингээл яг л нүдрөө нь харан заяа. Нүдрөө нь хараад энийгээ сонсож ирсэн нөө зургийн дардаг заяа. Өдөөс нь харсууж хагаад зургийн дарангуутлаа шууд уцаа орлоод нөгөө хүүхдээ чинь нэрээр хайгаал шууд WeChat руу явуулаад байгаа байхгүй юу. За би нөө үеэр авсан зураг. Тэгээд тэгжсэн чинь сая нэг охин юугаа танилцуулж дуусаал. Да би ингээл ярьж дуусаал байжсэн чинь багш асуулт асууж байгаа. Тэгсэн чинь тэр асуулт нь юу гэсэн гээ. За чи одоо ингээд гундагийн нэг юм төгсөгч үү дээ. Одоо ингээд төгсөөд багштайгаа одоо яаж холбоо өрье гэж бодож ийн гэл тэгдэг байхгүй. Тэгэл нөгөө охин чинь ингээл амар сонио асуулт байгаа сте. Тэгэл айгу бантаал нөгөө охин чинь тэгээд яг ийм шаардлагатай үе гарвал одоо багшийн WeChat-ийг нэмээд ингээд холбогдно гэл тэгдэг байхгүй. Тэгсэн чинь багш ингээд уцаа эргүүлээ харуулсан чинь нөгөө нэг охины дарсан зургийн багш ингээд хайгаад нөгөө охин руу чатаар явуулсан байхгүй. Тэгсэн нөгөө охин багшийг яатсан, найзсаа хаалцсан. Тэгээд нөгөө хүн ингээд улаан алдаа заагаад яваагүй. Чи ингээд багшийнхаа хасцсан юм уу гэ. Чи ингээд ягаад намайг хасж байгаа юм бэ? Төгслөө бол халбаа ярих хэрэггүй мөө гэ. Тэгээд тэрнгээр бас хүүхдүүд инээлдээд багш нар инээлдээд. За яах вэ одоо энэ зургийг чинь тэгвэл би өөр хүүхд рүү явуулчих. Тэр хүүхдээс аваарай гэд. Тэгээ иймэрхүү жишээний ер нь аягүй гоё чөлөөтэй явагдаж байна миний бодсноос л. Ийм дабьяны үеэр чинь би одоо жишээлбэл ингээл те бижак өмсөөл бас ингээл бие бэлдээл. Ингээ ярьсан чинь манай хятад ангийнхаа өстө байхгүй шүү. Тамирын хувц мувцтайгаа тэр чигтэл явж байна.
Ер нь ч тэгээд яг Дабянч биш ер нь хонхны аяр дээр ч гэсэндээ тэгэл явж идэм дөө. Одоо нөгөө нэг хонхны аярын хувцаагаа штэ гадуур өмсдөг. Малгайслагатай тэгэнгუთ тэр 6 даруулаад энд тэнд ингээл яваал авахгүй. Тэгэл ингээл харангуй доогоороо сайхан таавч юм авчих тэжээс өмдөд. Ердөө таахгүй. За тэгээд нэг тиймэрхүү үйл явцтай байна да. Одоо цаг 39 болсон байна. 12:39 болсон байна. Нэгээс эхэлнэ гэсэн. Тэгээд одоо орё доо. 为什么不够？是因为在北方城市，比如说，开始了，男女。尊敬的各位老师，大家好，我是工商管理2级的留学生林丁。本次毕业论文选题为瑞幸咖啡读营销策略研究。 Яа, диплом хамгаалалтаа дуусгачаад орж ирээ байж байна. Тэгээ гарч ирээд бичлэг хийхгүй шокноос гарахгүй явж байгаад сая өрөөндөө орж ирж хэлт амарч жагаад. Ерөнхийдөө яг гадаад оюутан гээд ер нь жоохон харж үзээд нэх олон юм асуугаагүй. Тэгээд яг нөгөө нэг манай гол багш маань болохоор айгүй тийм тодорхой энгийн асуултууд асуусан. Надаас одоо жишээ нь ягаад заавал дөвийг сонгож байгаа юм ягаад гэвэл залуучууд хөвчлэн дөвийг хэрэгэлдэг, дөвийн дөр маркетинг хийх юм бол авах магадлал хамгийн өндөртэй. Өөрөөр ийм аппликейшнуудтай харьцуулах юм бол гэж ярьж мархад ер нь бол маш ойлгомжтой асуултуудыг асуусан тийм байлаа. Нөгөө хоёр багшийн хувьд ч гэсэндээ ер нь яг нэр тодорхойлолтууд нь одоо энэ яг юу гэсэн үг юм гэдэг нөгөө нэг англи нэрийг асуудаг ч юм уу. Тиймэрхүү зүйл асуугаа зарим нэг энгийн хідэн одоо санал зөвлөмжүүдийг өглөө. Тэгээ ер нь багш нарын асуултууд бол бас сансныг бодоход маш дэжгүй байлаа. Би яг орохдоо уг нь бичлэг хийе гэж бодсон чинь яа гэм бэ? Өөртөө давхар утсан дээрээ рекорд хийж аваарай гэсэн аахгүй юу. Тэгээд тэрийгэ хараад буцаад юугаар файлаар юуруугаа сайт руугаа оруулах хэрэгтэй юм байна. Багш нар ямар асуулт асуусан. Тэгээд өөрөө яг хэрхэн хариулсан гэдэг талаараа сайт руугаа оруулах хэрэгтэй. Тэгэнгუთ тэрэнд хэрэг болно гэж рекорд хийж аваад уцаа бичлэг хийж тавьж утсангүй. За тэгээд өнөөдрийн Дабяны үйл явц нэг иймэрхүү байлаа. За одоо хэдүүлээ ийм зүйлийн талаар ярилцъя. Өчигдөр дипломын ажил дээр би чинь миний гарах ээлж ер нь бол нэлээд сүүлээрээсэн. Миний одоо өмнөх хүүхэд хүртэл бараг 20 хүүхдийн дипломын ажлыг сонсоод дээрэс нь багш нарын зөвлөгөөнүүдийг, асуултуудыг сонссных хүүхдүүд ихэвчлэн ямар зүйл дээр алдаа гаргасан, багш нар ихэвчлэн ямар алдаануудыг дурдсан, ямар асуултуудыг асуусан гэх мэтчлэн иймэрхүү зүйлсүүдийг та нарт хуваалцъя гэж бодлоо. 3 багш маань суугаад хажууд нь нэг одоо туслах нэг багш байгаа. Тэр багш нь болохоор хүүхдүүдийн дарааллыг дууддаг. Багш нарт материал тарааж өгдөг. За тэгээд нөгөө багш нар чинь шууд тэр дороо үнэлгээгээ өгөөд хураалгад юм билэ. Тим ажлыг хийдэг нэг багш ингээд ер нь бол 4 багш сууж исэн. Тэгээд оюутнууд нь тойрч сууж агаад ээлжээ болохоор гараад багш нартаа дипломуудад тарааж өгөөд за тэгээд хамгаалалтын ажилдаа ер нь бол ордог. Манай мэргэжлийн хувьд бол ямар нэгэн презентацийн энэ ерөөсө бэлдээгүй. Зүгээр 5-7 минутын турш өөрийнхөө бэлдсэн илтгэлийг танилцуулна дипломынхаа талаар. Тэгээд тэрнтэй холбоотой асуултуудыг бол хамгийн багадаа 3 асуулт багш нарын зүгээс тавьдаг юм байна лээ. Өчигдөр оролцсон тэр диплом хамгаалсан хүүхдүүдээс ер нь харахад диплом хамгаалалтанд оюутнууд юуг анзаарах, одоо юуг анхаарах хэрэгтэй вэ гэдэг талаар хэд хэдэн зүйл бодогдсон. За тэдгээр нь юу байсан бэ гэхээр хамгийн ихэнд бол мэдээж бэлтгэл ажлаа маш сайн хангах хэрэгтэй байна гэж одоо дүгнсэн гэх юм уу. Оюутнуудаас ер нь бол бэлтгэл нь хэр хангагдсан бэ гэдгийг ингээд диплом хамгаалтын үеэр бол шууд ялгарч харагддсан байлээ. Одоо хятад оюутнууд тэр тусмаа эдгээр чинь ингээд багаасаа ер нь амар юм мах руу одоо тэгэж юмыг сурдаг гэх юм уу. Тэгээ одоо өчигдрийн байдлаар ингээ харангууд бүх одоо дипломн дээр ярих юм аа ингээд цээжлээд гарч байгаа хгүй юу. Тэгээд цээжлж гарангууд сандарчнаасаа болоод гацангуутлаа шууд ингээд нөгөө үгээ хаана явж илаа гэдэг ингээд гүйлгээд хайна. Ингээд цээжээр ярих одоо цаашаа аваад гарах тийм чадвар султай гэсэн үг. Тэгээд одоо миний бичлэгийг үзэж байгаа хүмүүс бол хөвчлэн хятад сурдаг гадаад оюутнууд байгаа штэ. Тэгэнгუთ би яг юу гэж зөвлөмөр байсан бэ гэхээр диплом хамгаалалтын дээрээ ярих зүйлсээ маш юм өөрт эвтэйхэн өөрт тухтайгаар ингээд өөрийн болгох хэрэгтэй байна гэж бодсон байхгүй. Би болохоор бас хятад оюутантай ер нь бол адилхан ингээд өөрийнхөө ярих зүйлсүүдийг ингээд бичсэн. Тэгэнгუთ яг тэрнийхээ дагуу ингээд ярьсан.
Тэгээд дараа нь юу гэж бодогдсон бэ гэхээр тийм өөрийн болгоно гэдэг штеп. Тэрэн шиг яг ярих зүйлсээ им амьдлаг тий. Надад ийм байсан болохоор би энэ сэдвийг ингэж сонгосон. Тэгээд ингэж явсан надад ийм юмнууд тулгарсан. Ийм асуудлыг нь би ингэж шийдсэн гэдэг ч юм уу тий. Одоо миний юм өөрийнхөө туршлага дээр үндэслээд ярих юм бол илүү амьдлаг. Тэрнээс үштэй онлайн зүйлсүүдийг ингээд яриад л байх бол багш нарт бас тийм гүн сэтгэл бол төрүүлэхгүй. За дараагийн зүйл гэх юм бол биеийн хилэмж, одоо өөртөө ихтэй байдал, хоолойны өнгө, хувцаслалт гэх зүйлсүүдийг дурдмаар байна. Хятад оюутнуудын хувьд бол тэрнээр ерөөсөө анхаардгүй мөлий. Гадаад оюутнуудад юу зөвлөмөр байгаа вэ гэхээр мэдээж багш нар бол яг ийм пижак өмссөн ийм албаны хувцастай байгаа хгүй. Тэнгууд багш нарыгаа хүндлээд хувцснартаа анхаарах хэрэгтэй, албаны хувцснаар өмсөх хэрэгтэй. Дээрээс нь одоо диплом хамгаалалтын үеэр багштайгаа маш сайн контакт үүсгэх хэрэгтэй юм шиг санагдсан. Манай яг өчигдөр нөгөө нэг байсан багш болохоор маш хөрх яг тийм багш байсан байхгүй юу. Ингээд хоёр багш нь ярьж байгаа хооронд ингээд дипломыг ингээд гүйлгээл хараал байна. Тэнгууд нэг тэр гол багш маань болохоор ерөөсөө диплом тач холбогдол өгөхгүй. Яг л тэр хүүхдийн үгийг сонсон заяа. Яг ингээд нүд рүү нь хараал инээгээл гэл ингээд сонсоод байдаг. Тэнгууд нөгөө хүүхдээ ч гэсэндээ ярихад айгу урамтай байгаа штэ тий. Тэгэл өөртөө ихтэй яриа л гэсэн. Бид нар эргүүлээд яах хэрэгтэй вэ гэхээр диплом хамгаалтын үеэр багштайгаа маш сайн контакт үүсгэх хэрэгтэй. Багшийнхаа яг нүд рүү хараад тий. Би яг энэ дээр ингэсэн чи ингэжсэн бохгүй юу? Тэгээд ийм байсан бохгүй юу? Ийм асуудлууд гарч ирсэн. Тийм болохоор би ингэж сайжруулах одоо арга замуудыг ингээд дэвшүүлсэн. Яагаад би энэ сэдвийг судалсан бэ гэвэл надад ийм байсан болохоор гэд ингээд яг нүд рүү нь харж агаад яг би өөрөө энийг хийсэн. Тэгээд яг ийм асуудлууд би илрүүлсэн гэдгийг одоо ойлгуулах хэрэгтэй. Тэгээд давхар биеийн илэмж маш чухал ингээд яриах. Тэрнээс иш ингээл доошоо хараал тийм өөртөө ихтгэлгүй байдал ингээл нүд нь гүйлгнээд ахгаар хөлөө ингээл товшох гэдэг ч юм уу тийм иймэрхүү байдал бол жоохон өөртөө ихтгэлгүй санагдуулна нөгөө хүний хувьд. За тэгээд давхар хоолойны өнгөтүүд бол айгуу тийм ичимхий штэ тий. Тэнгууд ийм гоё өөртөө ихтгэлтэй хоолойны өнгөөр бас багш нартай ярих юм бол илүү сайн оноо авна. Тэгээд эхлэл төгсгөл угаасаа мэдээж маш чухал штэ тий. Эхлэлээ мэдчилгээгээ маш гоё хийгээд төгсгөлөө бас маш гоё хийгээд багш нараас оноо авах хэрэгтэй шүү. Хятад хүүхдүүдээс одоо суралцах, алдаанаас суралцах юм бол надад одоо иймэрхүү зүйлсүүдээр сайжруулах хэрэгтэй санагдсан. За багш нарын хувьд гэх юм бол багш нар нийтлэг ямар асуулт, ямар зөвлөгөөнүүд өгсөн бэ гэдэг талаар одоо ярилцъя. Маш түгээмэл гаргасан алдаанууд нь юу байсан бэ гэхээр дипломын одоо ерөнхий суур шаардлагууд дээр алдаа гаргасан байсан. Тэгээ миний хувьд тэрнээр яг алдаа гаргасан заяа. Тэгээд тэр бол амар юм хөнгөн алдаа байгаа хгүй юу. Тэгээ ер нь бараг л хүүхэд болгон дээр л багш нар тийм зөвлөгөө өгсөн. Тэгээд тэр чи одоо нэг 10,000 гаруй 20,000 гаруй үгтэй эмээ багш нар те 5-6 минутын дотор бүгдийг уншаад дуусгах гэсэн юм байхгүй шүү дээ. Тэгэнгუთ багш нар зүгээр ингээ хууз эргүүлж яхад тэр алдаанууд харагдчихэйна гэдэг бол маш юм байж болохгүй зүйл. Тэгээ хүүхдүүдийн хөвчлэн гаргасан алдаанууд нь одоо миний хувь дээр гэх юм бол намайг ингэсэн байхгүй. 3 дугаар бүлгийн одоо эхлэлд айгүй том зай авсан байна гэд. Одоо гих жишээний том зай авсан байна гэд. Зарим хүүхдүүд одоо хууцны чинь тоо эхний одоо нөгөө нэг гарчгуудтайгаа ингээд таарахгүй байна, зөрөөд байна гэл. Тэгэл зарим нь болохоор одоо хүснэгтийн тоо ч юм ингээд зөрсөн байна гэдэг ч юм уу. Тэгэл одоо том жижиг тэ эсвэл хуудасны тоо нь одоо нэг иймэрхүү жижиг сажиг зүйлсүүд дээр хүүхдүүд аюух алдаа гаргасан байгаа байхгүй. Тэгээ багш нар тэрийг шууд ингээд хараад мэдчихнэ гэдэг чинь бас одоо байж болохгүй. Тэгэхээр энийг маш сайн нэгтлээд маш юм хариуцлагатайгаар ер нь бол гаргах хэрэгтэй. Ийм зүйл дээр бол алдаа оноо алдаж болохгүй. Дипломын талаар дадлагын хичээл ордог байхад багш нар нэг 4 багш хувааж хичээл орж исэн билүү. Тэгэнгუთ тэр багш нар ингээл яг нэг зүйлийг ингээл давтаал хэлээд байдаг гэсэн заяа. Тэр нь болохоор ингээд диплом бичихэд хамгийн гол зүйл нь юу гэж бодож байна? Диплом бичихэд хамгийн чухал зүйл нь юу гэж бодож байна гэж ярьж ирсэн аа. Тэр бол ингээд тай дуу гэж байгаа байхгүй. Тэр бол буюу одоо хүний хандлага. Диплом бичихэд хамгийн чухал зүйл чинь одоо чиний хандлага гэдэг байсан. Тэгээд дипломноос шууд л чиний хандлага чинь харагдана. Юмд хэр одоо ингээд нарийн ширээ хандж гин, энд одоо ямар хандлагаар хандж гин гэдэг чинь шууд харагдана гэд. Тэгэнгუთ
дипломны яг энэ гершивэнт яг тийм байгаа байхгүй юу. Хэрвээ ингээд те маш жижигхэн зүйл дээр хуудас те энэ зураг гэх мэтчлэн зүйлсүүд дээр алдаа гаргаж ийна гэдэг чинь диплом бичгээд ямар хандлагатай бичсэн бэ гэдэг чинь шууд харуулад өгнө. Хэрвээ үнэхээр те хандлага сайтай хүүхэд болвол иймэрхүү зүйл дээр алдаа гарахгүй ингээд маш хянуур, няхуур сэтгэлээсээ хийх болно гэд багш нар байнга тэгдэг байсан. Тэгэхээр тэр яг үнэн бохгүй юу? Өчигдрийн одоо байдлаас харахад л те хүүхдүүд ингээд амар олон баг хүүхэд болгоно л ер нь энэ дээр ингээ алдаа гаргасан байхгүй үсгний хэмжээ, хоорондох зай, том жижиг зурган дээр байгаад одоо үгнүүд нь харагдахгүй байх гэх мэтчлээ. Эднэр бол ингээд маш хандлагатай холбоотой гэж би бас санал нийлсэн. За дараагийн багш нарын ер нь түгээмэл асуугаад байсан асуулт нь юу байсан бэ гэхээр судалгаа их сурвалжууд нь яг ийм итгэж болох үс байна уу гэдгийг илүү нэгтэлж асуусан. Хүүхдүүд одоо нэг судалгаа бүглүүлдэг штэ хүмүүсээр тэгэнгუთ тэр судалгааг чи яг одоо энэ бүтээгдэхүүнийг хэрэглэж үзсэн хүмүүсээс авсан уу? Чи яг яаж авсан? Яаж тараасан? Тэ хэр удаан хугацаанд тараасан? Шав дүү, шин дүү гэж байгаа байхгүй юу? Тэр нь яг хийсэн үү? Энд чинь би итгэж болох уу? Энэ яг судалгааны хариулт чинь ингээ зөв үү гэдэг талаар багш нар илүү нэлийн асууд юм байлээ. Энэ судалгаагаа чи онлайнаар тараасан юм уу, өөрөө явж тараасан юм уу, эсвэл хэрэглэсэн хүмүүс юм уу, хэрэглээгүй хүмүүс юм уу гэдэг ч юм уу. Тэгээд багш яг тэрийг нэг хүүхдээс асуусан байхгүй. Чи яг тэрийг хийсэн үү гэд. Тэгсэн нөгөө хүүхд нь ингээ би тэрийг хийгээгүй гэд. Тэгвэл би чиний энэ судалгааны одоо энэ өгөгдөлт чинь хариумт чинь үр дүнд чинь би яаж идэх юм гэд. Тэгэхээр нөгөө хүүхд чинь ингээд уг нь гэд ингээд таг болж байгаа хгүй. Тэгэхээр ингээд багш асуулт асуугаад өөдөөс чинь юм хэлэхэд ингээд үг нь бэлэн байхын тулд ер нь бол дипломын ажлаа маш сайн гүйцэтгэлтэй хийсэн байх хэрэгтэй юм байлээ шүү. Ер нь бол хоёр хүүхдийн нэг дээрээс баг энэ асуултыг маш сайн асуусан. Тэгээ гуравт гэх юм бол над дээр орж ирсэн асуултахгүй нэр томьёоны талаар асуултууд. Багш нар ч гэсэндээ мэдэхгүй шинэ нэршлүүд байгаа юм давхар шалгаж байгаа хгүй тэр хүүхэд яг энийг юугаар тайлбарлах вэ? Тэгэхээр надаас болохоор юу гэж асуусан гэхээр маркетингийн судалгаад өвний маркетингийн судалгаа ярьжсэн чи UGC гэдэг нэр томьёо гарч ирсэн. Тэгсэн тэрийг манай диплом хамгаалтын багш асуусан байхгүй юу? Чиний энэ дээр бичсэн UGC гэдэг чинь ямар утгатай үг юм бэ гэд. Тэгээ би яг амар тэр үгнүүдийг за энэ үг мөгийг ингээд асууж хасаа гэж бодож исэн чи яг тэр асуултыг асуусан. Тэгээ би яг ингээд хариулсан байхгүй юу? Одоо ингээд хэрэглэгч өөрөө ийм контент бүтээгээд ингээд тэгсэн чи ингээд тэг бас тэ зарим тохиолдолд багш нар чинь ийм мэдгүй нэр томьёолол ингээд шинэ байгаа нэр томьёоллыг асуух магадлалтай. Тэгэнгუთ тэр талаар өөрөө ч гэсэндээ маш юм мэдлэгтэй авах хэрэгтэй. Тэгээ төгдрөхгүй гацхгүй өөртөө маш ихтэй хариулах хэрэгтэй юм шиг санагцсан. Тэгээд нөгөө нэг бас хэрэгэлсэн одоо нөгөө судалгааны аргачлал ч юм уу тоо томьёололч гэдэг юм уу одоо нэг тиймэрхүүнүүд байгаа шүү дээ. Тэднэрийгээ ч гэсэндээ өөртөө бас маш сайн мэдэх хэрэгтэй. Багш нар чинь давхар одоо ингээ асууж байгаа хгүй. За одоо ингээд энэ одоо 4P энэ судалгааны аргачлалд юу байдаг вүлээ? Чинийх дээр тэгвэл энэ дөрвүүдээр тус нь яг ямар сайжруулах зүйлсүүд одоо ингээ харагдаж байгаа гэх жишээний. Яагаад энэ аргачлалыг сонгосон гэдэг зүйлсүүдийгээ бас ер нь бол мэдчих хэрэгтэй. Багш нар тэднэрийг чинь шалгадаг. Дөрөвдүгээр зүйл гэх юм бол яг энэ дипломын ажил дээрх одоо байр суурь, үзэл бодол дээр хэр бат байна вэ гэдгийг чинь шалгадаг. Жишээ нь одоо өчигдрийн байдлаар нэг хүүхэд дээр ийм асуудал гарсан байхгүй юу? Багш тэр хүүхэд болохоор одоо ийм манай энт байдаг нэг дэлгүүрийг сонгож аваад тэр дэлгүүрийн хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааны талаар диплома бичсэн байсан. Тэгэнгუთ багш чи яг энэ дэлгүүрийг яг энэ газрын энэ дэлгүүрийн хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааг судлах гээд байна уу? Эсвэл энэ брэндийн сэтгэл ханамжийн судалгааг судлах гээд байна уу гэх тэгэнгუთ нөгөө хүүхэд ингээ ярилцээд би бодохдоо ингээд энэ дэлгүүрийн сэтгэл ханамжийн судалгаа гэж хэлж байгаа байхгүй. Тэгэнгуთ багш би бодохдоо гэж чи яагаад эндээ итгэлгүй байгаа? Энийгээ чи өөрөө яг сайн шийд тодорхой болго гэдэг жаа байхгүй. Тэгээ бас нэг хүүхэд хариулахдаа ингээд хэлвэл болох уу гэдэг жаа байхгүй. Багш ингээд нэг асуулт асуусан чинь энэ хариулт зөв үү гэд багшаас тийг асууж байгаа хгүй. Тэгсэн чинь багш гайхаад ингээд зөв бурууг чинь би мэдэхгүй шүү дээ. Энэ ингээд чиний диплом гэд. Одоо диплом дээрээ те хэр эзэн болж гинэ гэдгийг чинь ингээд давхар юм жижиг сажиг асуултуудаар ингээд шалгадаг. Тэгээд хамгийн сүүлийн миний анзаарсан багш нарын одоо асуудаг асуултуудаас хамгийн сүүлийнх нь гэх юм бол агуулгын зөрүүтэй байдал. Энэ дээр болохоор нэг юм жишээ гарсан юм. Нэг хүүхдээс багш ингээд асууж байхгүй. Багш нар бас айгүй юм айхтар заяо. Хүүхэд ингээд дипломоо танилцуулж байгаа штэ. Тэгэнгუთ
давхар ингээд утаснасаа шууд ингээд хайгаад их сурулж мөрүүлж ингээд зөөгүй юу гэж шалгаж малгаад тэгснээ ингээд нөгөө нэг ашигласан одоо судалгааны аргачлал энтрийг нь шууд ингээд хайгаад ийм юм дотор юм байт юм байна гэд ингээд харж ирснээр тулгаж хараад зөөгүй юу энтер гэдгийг ингээд шууд шалгаж байгаа байхгүй юу. Шууд тэр дор ингээд шалгаж малгадаг. Тэгээд нэг хүүхдээс ингээд асууж байгаа юм. Чиний бодлоор тэр хүүхд болохоор сэтгэл ханамжийн судалгааны одоо дипломын ажилтай байсан. Чиний бодлоор үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж нэгтүү эсвэл нэг нь юу нэгтүү гэлээ. За ямар ч тааш хоёр зүйлийг харьцуулаад тэгээд чиний бодлоор энэ хоёрын аль нь нэгт гэж бодож ийн гэдэг асууж байгаа хгүй. Тэгсэн чинь нөгөө хүүхэд нь болохоор ингээ сэтгэл ханамж нь нэгт гээд нэг нь юутай харьцууллаа ямар ч тааш нэг юм хоёр зүйл харьцуулсан байхгүй. Тэгээд өөрийнх нь нөгөө судалгааны сэдв сэтгэл ханамжийн судалгаасан болохоор хөөрхий тэгэл миний хувьд ингээд үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж ер нь бол хамгийн нэгт гээд тэгсэн чинь багш за тэгвэл энэ нэгтүү гэж дахиад нэг өөр юм асуугаад тэгсэн чинь би ингэж бодож ингээд тэгсэн чинь дипломын ажил дээр бичсэн тодорхойлолт чинь энэ нь яг эсрэг байна. Чи энэ дээр ингэж бичсэн ирнэ. Чи өөрөө ингэж бодд юм байна. Тэгэхээр ингээд дипломын ажилтай чи ингээд зөрөөд байгаа зү. Тэгээ чи энийг юу гэж тайлбарлах вэ гэдгсэн чинь нөгөө хүүхд чинь би энийг ингээд засах шаардлагатай байна гэд. Тэнгууд багш тийм чи энийг ингээд буруу бичсэн байна гэд. Тэгэд ингээд маш юм илэрхий ил тодорхой те бүтэн уншаагүй ч гэсэндээ ингээд алдаа нь харагдчихээн гэд тэгэхээр энэ дээр бол маш бас оноо алдахаар байгаа байхгүй юу. Яг л багш нарын хэлдэг шиг та дүү хандлага чинь маш чухал, хандлага чинь маш сайн харагдана. Тэгэхээр бүх зүйлс дээр ингээд аягүй сэтгэлээсээ маш хичээнгүй хандах хэрэгтэй юм байна гэж би харсан. Мэдээж одоо диплом хамгаалалт бол мэрэгжлээс хамаарат өөр зарим мэрэгжлүүд одоо презентацийн танилцуулдаг. Гэтэ презентацийн танилцуулах юм бол бас харьцангуй давуу талтай байгаа байхгүй юу ингээд самбар дээр ингээд хараад те ядчил юу ярих уу гэдгийг ингээд харуулад явах боломжтой. Тэгээд яг ийм ихтгэл танилцуулах байгаа диплом хамгаалалт хийх байгаа хүүхдүүд бол дипломоо маш сайн өөрийн болгосон байх хэрэгтэй. Ярих зүйлээ маш энгийн, өөртөө итгэлтэй ингээд өөрийнхөө үгээр ярих хэрэгтэй санагдсан. Бэлтгэлэл ер нь сайн байхад болно доо. Багш нар тэгэл угаас яг хандлагыг чинь харж байгаа юм их чинь. Хандлага чинь зөв, хандлага чинь сайн байх юм бол багш нар ч гэсэндээ ингээл хараад шууд мэдчихэж байгаа байхгүй. Өчигдөр гэсэн чинь бас нэг ийм хүүхэд гарч ирсэн. Тэр хүүхэд яасан гэхээр яг нөгөө нэг хандлагын тал дээр багш нар энд ингээд амар олон ийм таслал одоо хамгаалал одоо хаалтын тэмдэг тодорхойлох тэмдгүүд ингээд амар олон байна. Чи яагаад ийм олон хамгаал амар олон ийм юм байна. Энд ийм байх эсгүй ингээд сургуулийн ийм зарчимд одоо ийм юмнууд ингээд бичиж болохгүй гэсэн юмнууд байдаг гэдэг жаахгүй. Тэгээд нөгөө хүүхэд уг нь би ингээд сургуулийн юунад дагуул ингээд бичсэндээ гэсэн чинь энэ чинь ингээд харвас аяар хэлээс харагдчих гэдэг жаахгүй. Тэгэл нөгөө хүүхд ингээд чимээг болол бусад хүүхдүүд жоохон шивэр авир гэлтэй. Ингээд айгүй юм эвгүй байдалд орж байгаа хгүй шууд багшаар ингээд хараад шууд ингээд хэлээл. Энд чи харваач аяар хэлээс харагдчихдаг гэд багшууд гэж байгаа хгүй. Та нар ингээд аяар хэлгэж болно. Бид нар ч гэсэндээ AI ашигладаг гэд. Багш нар ч гэсэндээ AI ашигладаг. Ашигласан ашиглаагүй чинь багш нар ч гэсэндээ ингээд хараад л мэднэ гэд тэгдэг. Тэгэхээр угаасаа нэрэл багш нар бол те хараад л мэдчих байгаа хгүй. Тэгэхээр нэг амар хүн хуурсан зүйл биш те хандлага гол нь зөв байлгаад тэгээд дипломо амжилттай хамгаалах хэрэгтэй. Тэгээд надаас багш нар юу гэж асуусан бэ? Миний диплом хамгаалалт тэр явсан байдлаар яриа зөө. Хамгийн ихний багш нь болохоор нөгөө нэг одоо Gershwin-тэй заасан айгүй том юм хоосон зай байна. Энэ зайгаа нөхөх хэрэгтэй юм байна гэдгсэн. Тэгээ дараагийн багш нь болохоор дөвийн дээр ягаад маркетинг ингэж хийх ёстой. Ягаад дөвийн ийм давуу талтай. Ягаад метон байж болоогүй юм те. Ягаад шаван хөшөө байж болоогүй юм гэд иймэрхүү асуулт асууж байгаа хгүй. Тэгээ тэр нь айгүй гоё яг надад зориулаад ийм энгийн асуулт асууж байгаа хэл та. Тэгэл тэнгууд нь би үгүй ингээд залуу хүмүүс бол тэр тусмаа ингээд дөвийн айгүй хэрэгэлдэг. Ингэдгээ гэл тэгсэн чи дөвийнөөс тэгвэл энэ кофег авч ууж үзсэн юм уу гэл. Тэг би ингээд авч ууж үзсэн гэд. Тэгээ чам дээр хэр удаан чиний гар дээр ирсэн гэл. Тэгээ тэнгууд нь би ингээд яг хүргэлтээр биш өөр хоёрхан салбараас өөрөө очиж авч яасан гэд. Тэгвэл гэртээ өргүүлж авч болох юм уу гэл. Тэнгууд нь би болноо гэд. Тэгвэл дөвийг ашигладаг одоо их хүмүүс нь ямар хүмүүс байгаа юм гэл. Тэг иймэрхүү амар гоё энгийн асуултууд би ингээд ойлгох гэж амар зовоогүй заяа. Хариулах гэж ч амар зовоогүй. Тэг яагаад тэгжсэн ал тэгвэл дөвийг ингээд ухчихсан чинь Luckin Coffee Starbucks хоёр зэрэг гараад ирлээ. Тэгвэл хүмүүс яагаад Luckin-ыг сонгох юм гээд. Тэгэнгუთ Luckin ингээл тэг яг залуу хүмүүс яг оюутнуудад бол үний хувьд те олон салбарын хувьд ийм давуу талтай байгаа хгүй. Тэг тэрийг ингээл хэлж чангуу зэрэг тийм чи тэгээд наатахаа яг диплом дээр маш сайн харуулах хэрэгтэй шүү гэдэг ч аахгүй.
Тэгээ дараагийн багш нь болохоор яг миний гарчган дээр одоо нэг юм нэмэлт санал өгсөн. Тэр нь төгсгөлт нэг 2 хандс нэмэх тийм санал гаргасан байгаа. Тэгээд ер нь бол өөр асуудалгүй гэлтгсэн. Тэгээд гадаад оюутан болохоор бас айгүй хөөрхөн ойр юу ягаал. Чи хэдэн хонд ингээд хятадд ирлээ. Хэл сураад хэр удаж байгаа вэ юм бэлэг нэг иймэрхүү ойр зургийн яриа өрнүүлсэн. Тэгэхээр гадаад оюутан угаасаа ер нь хятадуудаас ингээд харьцангуй харж үзэн. Оноо авалтан дээр ч гэсэндээ ер нь харьцангуй тий харж үзэн. Тэгээд диплом хамгаалалтын маань дүн бол ороогүй байгаа. Багш нар ямар нэг хариу өгөөгүй байна. Тэгээд ямар ч тач хамгийн чухал ажлынхаа ард гарчихсан сууж энэ талаараа та нартай хуваалцж чадаа айгүй баяртай байна. Би бол ямар нэгэн тэ хүнээс зөвлөгөө ерөөсөө аваагүй ингээл бор зүрхээр орж байгаа штэ. Тэнгууд та нар ингээд бас диплом хамгаалалтанда бэлтэх гээд энэ бичлэгийг үзээ сууж гинэ гэдэг чинь бас айгүй авааштай зүйл ээ шүү. Тэгээд хэрэг болох мэдээлэлсэн бах гэж бодож байна. Бүгдэнд нь амжилт хүсье. Баяртай.